Сайн байцгаана уу? LXP-цэг e-school цагийн менежер, сургалтын менежер өөрийн ихээр нэвтрэнэ. Сургууль үндэстний хичээл дэдсийг сонгоно. Дэлгэцийн зүүн хэсэгт байрлах улбар шар бүртгүүлж тавьчаад нарснаар шинээр хичээл үүсгэх дэлгэц нэгдэнэ. Хичээл хэсэгт үүсгэж буй хичээлийн хамаарах сургалтын хөтөлбөрийг сонгоно. Сонголтод сургуулиар хэрэгждэг хөтөлбөр байхгүй тохиолдолд e-school тавдан нэмэгдэх боломжтой. Төрөл хэсэгт үүсгэж буй хичээлийн төрлийг сонгоно. Заавал судлах, сонгон судлах, гүнзгийрүүлсэн болон дугуйлан төлөвлөлтөд сонгох боломжтой. Индекс хэсэгт тухайн хичээлийн индексийг бусад хичээлтэй давхардуулах бүгээр оруулна. Жишээ нь монгол хэлний 10 дугаар ангийн заавал судлах хичээл бол хичээлийн богино нэр, төвшин, хичээлийн төрлийг хамааруулсан тоог оруулна. Заавал судлах бол 01, сонгон судлах бол 02, гүнзгийрүүлсэн бол 03, дугуйлан бол 04 гэх мэтчлэн оруулна. Хичээлийн нэр хэсэгт хичээлийн нэрийг латинаар болон кириллээр оруулах боломжтой. Төвшин хэсэгт хичээлийн хамаарах түвшнийг сонгоно. Сонгон судлах, гүнзгийрүүлэн судлах хичээл үзэж буй тохиолдолд олон түвшин сонгох боломжтой. Заах багш хэсэгт тухайн түвшний хичээлийг заадаг бүх багш нарыг сонгоно. Багшийг сонгохдоо нэр болон кодоор хайлтгах боломжтой. Буруу багш сонгосон тохиолдолд багшийн нэрний ард байрлах X товчрыг дарна. Багццаг хэсэгт үүсгэж буй хичээлийн 7 хоног хичээллэх цагийг оруулна. Багццагийг зөв оруулсан тохиолдолд багшийн журнал хөтөлбөрийн гүйцэтгэлийн явцыг хянах боломжтой. Мөн дүнгийн автгыг голчоор тооцоолох боломж өгснэ. Бүгд судлах хэсэг сонгохыг зөвлөхөд сонгогдсон бүлгийн бүх сурагчид судлах хичээл үүсгэгдэнэ. Бүгд судлах хэсэг сонголтыг зөвлөөгүй тохиолдолд группээр судлах хичээлийн бүлэг үүсгэх боломжтой болно. Дүн гарах хэсгийг зөвлөхөд тухайн хичээлийг дүн гарах тохиогоо хийгдэнэ. Оруулсан мэдээллүүдээ шалгаад ногоон хадгалж авч тарна.